Өнхрүүш. Эрт урд цагт өвгөн эмгэн хоёр амьдран суудаг байжээ. Өвгөн нэг өдөр эмгэн өнхрүүш боов хийгээч гэхэд эмгэн нь гурил байхгүй юугаар хийх билээ дээ. Эмгэн минь авдрын ёроол шавхвал атга гурил гарна. Савны ёроол шавхвал шанаг гурил гарна. Эмгэн авдрынхаа ёроолоос атга гурил, савныхаа ёроолоос шанаг гурил болоод өрөмтэй сүгээр зурч өнхрүүлж хилдэж хийгээд өтгөн тосонд хайрч өнхрүүш боов хийгээд хөргөөх гээд цонхон дээрээ тавьжээ. Гэтэл өнхрүүш боов гинэтгэн хөдлөөд цонхноос тавцангаар шалан дээр буугаад хаалгаар гаран хашаагаар дамжин зүгтжээ. Түүнийг замаар өнхөрч явтал туулай тааралдаад ямар сайхан боов бэ? Одоо чамайг эдэндээ гэхэд дэлтэн туулай минь намайг бүйдэж би чам дуудуулж өгье. Авдрын ёроолоос авсан атга гурилаар хийсэн, савны ёроолоос авсан шанаг гурилаар хийсэн, өрөмтэй сүгээр зуурсан, өтгөн тосонд чансан, өвгөн эмгэн хоёроос өөрийн чадлаар зүхтаасан, дэлтэн туулай чамаас дэгдэн зайлж чадандаа гэд өнхрөн явтал чонтой тааралджээ. Өнхрүүш боов чамайг би одоо эдэндээ гэхэд чонгой намайг бүйдэж би танд дуудуулж өгье. Авдрын ёроолоос авсан атга гурилаар хийсэн, савны ёроолоос авсан шанаг гурилаар хийсэн, өрөмтэй сүгээр зуурсан, өтгөн тосонд чансан, өвгөн эмгэн хоёроос өөрийн чадлаар зүхтаасан, дэлтэн туулай тааралдахад дэгдэн зайлж чадсан, өлөн чон чамаас өнхрөн зүхтэж чадандаа гэд өнхрөн явтал боовгаа тааралджээ. Ямар сайхан боов бэ? Яг одоо эдэндээ гэхэд боовгааха та намайг бүйдэж би танд дуудуулж өгье гэв. Авдрын ёроолоос авсан атга гурилаар хийсэн, савны ёроолоос авсан шанаг гурилаар хийсэн, өрөмтэй сүгээр зуурсан, өтгөн тосонд чансан, өвгөн эмгэн хоёроос өөрийн чадлаар зүхтаасан, дэлтэн туулайг тааралдахад дэгдэн зайлж чадсан, өлөн чон чамаас өнхрөн зүхтаж чадсан, майг боовгаа чамаас магад зүхтаж чадна гэд өнхрөн отоход боовгаа барааг нь хараад хоцорчээ. Түүнийг цаашаа явж байтал залчаар унаг тааралдав. Амттай сайхан боов байна. Алив чамаа гэдээ гэхэд үнэн гихч минь намаа гэдээд яах вэ? Үнэхээр сайхан дуудуулж ий гэж. Авдрын ёроолоос авсан атга гурилаар хийсэн, савны ёроолоос авсан шанаг гурилаар хийсэн, өрөмтэй сүгээр зуурсан, өтгөн тосонд чансан, өвгөн эмгэн хоёроос өөрийн чадлаар зүхтаасан, дэлтэн туулайг тааралдахад дэгдэн зайлж чадсан, өлөн чонтой учирсан ч өнхрөн зайлж амжсан, майг боовгаа тааралдахад мадаггүй зүхтаж чадсан, зайлтгүй нэг чамаас зайлж баас чадандаа гэд өнхрөн орох гэтэл залж шарунаг ямар сайхан дуу вэ? Даанч их чинь нас хөгшрөөд чих хатуутай болсон тул сайн сонсож чадсангүй. Алив чи хоншоор дээр нь гараад ахиад нэг дуулаад өгөөч гэхэд өнхрүүш хоншоор дээр нь үсрэн гараад өнөөхөө дуугаа дуулж дуустал үнэх түүнийг ганцхан хав гэд идчихжээ.